Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ ярьцлагын цаг эхлэж байна. Бид ярьцлагын цагаар орон нутагт өөрийн бизнесээ эрхлэж байгаа, бизнесээ амжилттай хэрэгжиж байгаа хүмүүсийг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн зочноор Өмнө Говь аймгийн Баян Овоо сумын малчин, ногоочин, отхон цэвэгч маань хүрэлцэн ирээд байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. За, тэгээд хизээ Өмнө Говь аймгаас ирв? Өцөгдөр ирсэн. Ядар замдаа? Гайгүй. Онгоцоор ирсэн болохоор гайгүй. За тэгээд таныг урьж оролцуулж байгаа шалтгаан гэхээр орон нутагт бас бизнес эрхлэж яваа. Тэр нь бас нэлээдгүй амжилттай яваа хүмүүсийг урьж оролцуулж байгаа. Ер нь орон нутагт бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйлүүд байна уу гэдгээс яриагаа эхлэе. Гайгүй ерөнхийдөө гайгүй. Одоо бас ноёудлага анги хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Тэрнийхэн дэмээр одоо бас боломжийн явагдчих байна. Миний хувьд бол. Ер нь хизээнээс ингэж ногоо тарья гэж энэ бизнесээ эрхлэж эхэлсэн бэ? За уул нь бол багахан газар бол би нөгөө 2007-8 оноос эхэлж эхэлсэн. Тэгээ бас нэг тийм тууштай газар бас их томсгож чадахгүй бас тиймэрхүү багахан хэмжээний ногоогоо тарьж явсан. Тэгээ оюутлага хөтөлбөрт одоо говийн шим гэсэн хөтөлбөрт ороод ногоо бас талбайгаа өргөсгөж техниктэй болж тэр хөтөлбөрт орж бас хөнгөлтэй зээлэг авч тэгж бас талбайгаа өргөсөж ногоогийнхын төрлийг олшруулж тариалангаа эрхэлж явна. Анх 2007 онд ногоо тарьж эхэлсэн гэж тий. Тэрд ногоо тарьдаг байх үедээ ямар төрлийн ногоо тарьж ив. Тэгээд ер нь тухайн ногоо тарих ер нь хүндрэлтэй байд юм болоо тэр бизнесийг эрхлэхэд хэр ачаал өндөртэй байд юм бол? Анх ногоо тарихад бол бас багахан газар нэг 20-30 сод юм уу 40-50 сод ингээд бас сар жилээр бас ахиулж тарьж байсан. Юу ч бас хашаа гадуур нь хашаад хормор гэд бас тийм юу байхгүй тэгэхэд бас их хүндрэлтэй байсан. Таныг 2011 онд говийн шим гэдэг хөтөлбөрт таны яриад байгаа одоо хөтөлбөрт оролцсон гэжсэн. Тэр одоо хөтөлбөрт ямар хөө журмаар оролцдог юм бол заавал одоо шалгуур тендер гэдэг юм зарлах уу, шалгаруулалт гэж явагддаг юм бол яаж оролцдог юм бол? Шалгаруулалт гэж явагдана. Тэгээд одоо олон бас орон ихс олон хүн байдаг. Тэгээд тэрнээс шалгаруулж яваад одоо бас энэ бас юм хийх боломжтой гэсэн улсуудаа авч бас тэнд юунд оролцуулдаг. Шалгаруулалтаа авч оролцдог. Чинээ ер нь бид хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс байна. Тэгэхээр сумын хэмжээнд бол одоо 20-30-аад хүн бий. Тийм бизнес эрхэлж байгаа улсууд бол нэлээд бий. Ер нь тантай ижилхэн одоо яг ногоо тарьж байгаа, газар тариал эрхэлж байгаа хүмүүс хэрэг олон юм бэ? Байгаа бас. Энд хамаарагдаад ногоо тарьж байгаа улсууд байна. Одоо хуваараа блок зөхөж байгаа улсууд байгаа. Нарийн талх нарийн баав энэ тэгээд бас нэлээд сумын хэмжээнд бас нэлээд олон хүн хамаарагдсан. Та ер нь анх одоо тэр шалгаруулалтанд оролцоод явж байхдаа яг ямар зүйлийг тэрхүү одоо шалгаруулалтан дээр яг голлож тавьж исэн. Тэгээд тэр зөв голлож тавьсан зүйлээс улбалаа таны шалгаруулалт хийсэн байгаа шүү дээ тий. Би миний голлож шалгаруулалтанд орсон юм болохоор газар тариалаа эрхлэн талбайгаа өргөжүүлээ. Техникээ бас техниктэй болъё. Бас өөрийнхөө хийж байгаа ажлаа бас нэг хөнгөвчилж бас техниктэй болъё гэсэн тийм зорилготой л тэнд орсон. Тэгээ ногооныхон төрлийг бас олшруулж бас тариална, тарий гэсэн ийм зорилгоор тэр шалгаруулалтанд орж ажилласан. Мөн тэр тариалсан одоо тэр ногоогоо бусад хүмүүстэй тийм ээ одоо ногоогоор хангах тэр бас боломжийг нээж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ багийнхаа болон сумынхаа одоо цэцэрлэг сургуульд одоо бас ногоогоо нийлүүлж одоо шинэ хөрсөнд өөрийн говийн одоо тийм хөрсөнд одоо тариалсан ургамлаар одоо бас ногоогоор хангая гэсэн тийм зорилготой л орсон. Одоо ер нь хичнээн төрлийн ногоо тарьж байна. Анх тарьж байгааг бодвол хэд нэмэгдсэн? Анх бол нэг 4 төрлийн ногоо тарьж байсан. Одоо бол нэг 10 төрлийн ногоо тарьж байгаа. Ер нь говьд бол ургахгүй ногоо гэж байхгүй. Ер нь бүх төрлийн ногоо ургана. Тэрний ганцхан арчилгаа хамгаалт тэн дээр л урлаж тулгуурлан одоо ургахгүй ногоо гэж байдаг. Тэ төрөлөөр ургачдаг. Хамгийн гол нь хувь хүнээсээ тариалж байгаа хүнээсээ л шалтгаалж алгаар. Таныг би амтдгаа бас шивга тарьсан гэж сонссон. Би гайхаад байл да говь тас урах болов гэж бодоод. Тэ амтдгаа шигаа бол манай говьд ургана хамгийн бас нар ихтэй бас элсрэг газар бол бас сайн ургадаг амтдгаа шигаа бол. Тэ тэнгэр бол ганцхан төрөл хүний л арчилгаа л мэдэн. Стар бол тэр
ургахгүй гэсэн юм бол байхгүй манайгаа үед бол. Байцаа бас тарьж байгаа гэсэн. Байцаа ургана. Хүнсний бүх төрлийн Бүх төрлийн ногоо ургана. Тэгээд яг энэ оюутлагын хөтөлбөрт хамаарагдаж бас сургалтанд хамаарагдаад сургалтанд хамаарагдсанараа бас ногоо даршлах одоо байрны шилэнд ногоо даршилж одоо төрөл бүрийн даршилж хийж одоо салаад даршилсан бүтээгдэхүүн бас хийж бас өөрийнхөө хувийнхаа бизнесийг бас өргөжүүлж ирсэн. Өөрийн хувийн бизнес гэснээс одоо тантай яг хэдэн хүн хамт ажиллаж байна? Нэг үедээс яхаа өөрийнхөө хүүхэд багчуул нээсэн 10 хүн ажилладаг тий. Энд бас малчин бас байдаг. Би сонсч ирсэн юм байна. 5-аас 10 хүнийг бас өөрийн ажлын байраар хангасан гэж хэлсэн шүү дээ. Энэ бол хамгийн том үзүүлэлт тийм ээ. За одоо яг хичнээн гад одоо ногоо тарьж байгаа. Одоо 1.5 гад хүнсний ногоо тариалж байгаа. Тэгээд хажуугаар нь бас тэжээлийн ургамал тарьж, овёос эрдэнэ шиш тарьж, малынхаа бас хэрэгцээд бас хэрэгэлдэг. Маллаад хажуугаар нь ногоогоо тариад тэрийг арчилт тордоод явна гэдэг бол өглөө босоод үчийн боргоногт орж ирэх нэ. Тэгээд ажилланаа. Ажиллаж байж л бас амьдрахыг л боддог. Ажил хийсэн хүн буруудахгүй л дээ. Тоног төхөөрөмж авсан гэсэн ямар тоног төхөөрөмж авав та? Одоо газар хагалдаг тэний бага уурын трактор авсан. Оюутлагад төслөөс хэрэгжүүлж өгсөн. Тэгээ газараа хагална, бордоогоо холино, хамраа хийн ингээд 3 төрлийн юутай. Ажиллагаатай тийм трактор сонголтын зээлээр авч тэрийг ажиллуулж энэ жил бас тэргээрэн одоо газараа хагалж ногоон тарьсан одоо нэг 600 хил хүмүүс суулгачаад байж байгаа одоо тэгээ суулгачаа ирсэн. Одоо очиад тэгээ нарийн ногоон таринта. Нарийн ногоогод луван байцаа сонгон тэгэл хулуу помидор өгөрцөө урт өгөрцөө гэхэд бол одоо урт өгөрцөө богино өгөрцөө одоо хэвтэй өгөрцөө гэл бас 3 төрлөөр байдаг. Ногооч бас нэг юу ахтан зэрэг байцаа гэхэд бас 3 төрлөөр байдаг. Ингээ 3 4 төрлөөр. Төрөл төрлөөрний ярих юм бол нэг ногооч одоо хэдэн төрлөл болдог. Тэгэл юу амтад гоо шигаа гэл амтад гоог гэл шигаа гэхэд л одоо өнгөн нэг өөр байдаг. Одоо ногоо өнгөтэй байд юм уу тий хар ногоо өнгөтэй байд юм уу цайвар өнгөтэй байд юм уу шар өнгөтэй байд юм уу гэл 4 5 төрлийн ингээд тий ялгаатай байдаг. Тэгээд тэрийг бас аль нэг нь аштайхны нас сонгож бас тариал эрхэлдэг. Тэгэхээр одоо түрүүн сургалтанд хамрагдсан гэж хэлсэн шүү дээ тий. Сургалтанд юу гэр хэдийн хугацаанд хамрагдсан? Одоо танаа бизнесийн зээл өгсөн компаниас зохион байгуулж шүү дээ тийм ээ. Бизнесийн зээлийн өгж нь бас сургалтанд хамруулж байна. Энэ бол бизнес эрхэлж байгаа хүмүүст бол хамгийн том дэмжлэг болоо тий. Дэмжлэг болно. Сургалтанд хамаарагдсанаар одоо ногоогоо яаж даршилах уу, яаж тарих уу, одоо тайлан тооцоогоо бас яаж хийх үү, энэ тэрийг бас тэр сургалтандаар бас хэлж өгдөг жилдээ одоо нэг удаа яваад заримд жилдээ бас 2 удаа явна. Тэгээд ногооныхоо сургалтанд тэр явцсны дараагаар болох одоо зэрэг бас үзэсгэлэн худалдаа болон сумын төлдөөр болон аймгийн төвдөр болон энэ үзэсгэлэн худалдаанд өөрснийхөө тарьсан ногоо агаан авч тавьж үзүүлж харуулах. Тэгээ өөрснийхөө даршилсан ногоогоо өөрчий салаад тэгээд тэр олон төрлийн ногоонуудад даршилж одоо бас тэргээр оролцож одоо сумандаа бас уралдаж одоо баяр эзлүүлж одоо бас сумын ажил бас тэгж зохион байгуулдаг. Намар болгохтой зэрэг 10 сарын 1-нд 4 жил оролцсон. 4 жил орсон. Бид дарсан ногоогоор бас сумандаа бас 1-р орсон. За. Тэгээ салаадаараа. Тэгээ тэгж дарсан ногоогоор бас оож. Тэгээ ногоо тариалсныхаа тоогоор ногооныхаа тоо ширхгээр бас давуу бас 1-д орж ирсэн. Тэгээд яг олон төрлийн ногоо тарьсан утгаараа. Түрүүн тариалсан ногоогоо одоо цэцэрлэг сургуулиудаар одоо борлуулдаг гэжсэн. Ер нь хаа хаагуур явж борлуулах вэ? Зүгээр сумандаа л яачихна. Тэгээд бас хүнөө гэж компанидаа бас тэндээ бас гэрээ хийж гоод ярьж хөрч гоо тэгээд ойрох юм болохоор тэгээд өнөөдөр нэг 400 хил ногоо маргааш нэг 10 хил юу ловон гэвэл тэгээд хүчрээд авчдаг тэгээд ярьж гоод өгчтэй. Тэгээ гол нь бол баг малчтаараа авчтай да манай малчид бол багийнхаа хэмжээнд бас ногоогоо бас урдсан малчид голцоо малчтаа өгчдөг. Тий. Одоо бөөн өрнө гэсэн үг байх нь шүү дээ. Тий, бөөн өрнө. Жижиглэнгээр худалдаа хэрэглэх үү? Жижиглэнгээр тэгээ малчтаа өгчдөг. Тий. Жижиглэнгээр зарч. Тэгээд аймаг үзэсгэлэн худалдаа энэ төр сумынхаа үзэсгэлэн худалдаа энэ төртөө оролцоо. Одоо ногоогоо авч зардыг. Тий, тарьсан ногоогоо авч тааж.
Мэдээж яг өөрсдийн хөрсөн дээр өөрсдийн нутгийн хөрсөн дээр ургасан ногоо тэг шинээр ирдэг болохоор хүмүүс маш дуртай авдаг тий. Дуртай аав. Тий. Өөрийн хөрсөнд ургасан. Одоо бас сайхан ногоо гэж одоо улс учраас нэлээд дуртай авдаг шүү дээ. Ер нь та ингээд ургац одоо хураагаад намар хэрэг ер нь хичнээн тоон ногоо хурааж авд юм болоо. За огоор төмс бол нэг 4 тонн гарынхан. За заримдаа нэг 5 тонн, заримдаа 3 тонн хагастай. Тэгээ янз жилдээ янз л авна л да. Нарийн ногоогоо бол нэг 7-800 хэлэл авчдаг. Төрөл үрээсэн тэгээс ингэн луу манж ингээл одоо явахт. За нэг ногоо даршлахдаа шилэндээ даршилж явахтаа бол нэг 400-аар шил юм уу. Зарим үедээ нэг 250 аваад тэгэж авдаг. Даршлах юм. Тэр ургацынхаа юун борлуулалтаас л болол даршлах ногоо нь аль хэрэг их үлдэж байна. Тэрийг даршлна борлуулчвал бас даршлах ногоо нараа байгуулдаг. Тэрнийхээ югаар л ногоон даршилж явдаг. Мэдээж одоо энэ их одоо ургацаа хурааж авсандаа хамгийн гол бас хадгалах зойр гэж сав гэж шүү дээ. Тэрийг та яаж зохицуулж байна? За тэгээ би бас өөр бас зойр ясаа нэг 2 тонн гараад тийм хүмүүс ногоо хадгалах тийм зойртой болсон. Тэгээ тэр үндэ бас энэ өвөл бас нэг 6-700 хил төмс зойрлсон. Одоо тэгээ тэрийг тариад одоо баг дөхөж явах шиг байна. Одоо нэг 200 хил төмс үлдсэн. Зойронтой хадгалсан. Өөрийнхөө зойронтой хадгалж. Сумандаа очиад нарийн ногоонуудаа тарьж эхлэх нь шүү дээ тийм ээ. Тий. Ажил их таныг хүлээж л байгаа юм байна да. За тий. Тэгээ бас бас цаашлаа сумынхаа төгд бас нэг хоршоо байгуулж ногоочдоо бүгдээр сумын төгд байдаг. Бас одоо ногоо тарих тийм хоршоо байгуулж байгаа. Одоо тэгээд очиод бас газрынхаа хэмжилтийг одоо маргааш нэг өдрөөс хийгээд тэгээ газраа хагална. Тэгээд манай бизнес эрхлэгээс ногоо тарьдаг улсуудаа бүгдээрээ цуглаж байсан. Тийм ногоогоо тарьцгаах баг. Ер нь ингээд отхон цэвэрч таны цаашдын зорилго яг юу байна? Юунд тэмүүлж байна? Юунд зорж байна? Одоо ногоогоо тарьж л одоо бас сум орондоо бас ногоо тарьдаг олон улсуудтай болоосэй гэж л боддог миний зорилгодод энэ бас багч гисэн бас хувь нэмэр болоод бас нэг энэ улсуудаа бас нэг тарьдаг тариаландаг тусалгаанаас өсвөлээд хамар юу хаанаас нь эхэлж хийх үү гэдэг ийм нэг бас энэ улсуудаа бас нэг хэлж өгчихээсэй л гэсэн тийм зорилготой л байдаг. Тэгээд одоо залуучууд бас тэгээд ногоогоо тариад одоо амьдрал ахыгоо дээшлүүлэх яг бас зорьсон усуд бас нэлээд бий. Тэгэхээр тэндөөсөө бас нэг жаахан сэтгэлийн дэм өгөөд бас нэг өөрийнхөө мэдж чадсан зүйлээ тэр нөхдүүдэд бас хэлж өгөх юмсаа л гэсэн тийм зорилготой байгаа. Тий. Магадгүй та өөрөө энэний одоо үр шимийг хүртэж явж байгаа учраас бусдад нэг түгээч хийсэн. Тий, түгээч хийсэн. Бас сумандаа бас одоо олон одоо уул уурхай хөгжиж байгаа энэ их борлуулалт ихтэй газар бас нэг сумынхаа хэмжээнд одоо хөдөлмөрчтэй бас нэлээд ногоо тарьдаг тийм дээшлүүлэхээсээ л гэж л бодож байна. Мэдээж одоо газар тариалан тэр дундаа ногоо тариад явна гэдэг бол бас амаргүй шүү дээ тийм ээ. Хавар намартаа бол тэгэл ажилтгтэй. Тий. Хавартаа шороо болгодог намар бол ногоо одоо ингээд 6 сараас эхлээ түрүүний ногоо цэцгэлээ гарчин. Тэгтэл бас сэтгэл бас сайхан гоё л болдог юм. Одоо хаварч яах шороонд болгодоо жаахан тэгсгэл байж л тий. Тэгэл яг намар хураагаад намар хураагаад ирэхээр сайхан бас ногооныхаа талбайгаар суугаад идэхин идээд ингээд бас нэг сэтгэл хангалуун байхад бас амьдрал бас болж байна те гэсэн санаа бодол төрж бас сэтгэлд бас гоё сэтгэл дүүрэн бас хангамжтай л ээ. За тэгэхээр орон нутагт өөрийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж амжилтаа авч яваа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлгийн мань хөдөлгөөг бүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Энэ дашинд бас энэ телевизээр ярилцлага гэж явахад нутгийнхаа ард түмэнд одоо энэ хавартаа сайхан хаварлаж сайхан зунжаарай гэж одоо багийнхаа хөдөлмөрчид бол сумынхаа иргэдэд тэгж л хүсье. За баярлалаа. Тэгээд Монгол орныхоо хөрсөн дургасан тэр сайхан ногоонуудаар ард иргэдээ үргэлж дайлж байгаарай. Ард иргэдийнхаа хэрэгцээг одоо хангаж байгаарай гэж танаас хүсье. За баярлалаа. За баярлалаа. Ингээд манай өнөөдрийн ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан үзэгч та бүхэндээ баярлалаа.